ишлэлийг хамтдаа харъя. Йошуа 14-ийн 13-аас 15. За бүгдээ хамтдаа чанга дугаар тунхаглая. За ард байгаа хүмүүс урагшаа суучвал сайн байна. Мөнгөн жигүүр урагшаа бүр урагшаараа суучих мэд. Хамгийн уртлын дээрээ суучих. За урагшаа суувал сайн урагшаа. Арын игнээ манай дуулахтай игнээ бүгдээ урагшаа суугаараа. Ардуур байгаа та хоёр урагшаа суугаараа. Хин хоёр инхийнх цул хоёр байна. Би хоёр маань урагшаа суугаад за урагшаа сууцтэй. Нойр хүрээ дунтаа тавил урд суу. Тэгээ урд суугаад унтсан ч эцэн дөрөндөө сэрээ. Тэгээ хойно бол бүр дугжирчин нэг бид хувирч магадгүй. Тэгээ учраас урагшаа сууншуу. За эсний үгээ бид нар хүсэж тэмүүлж урагшаа ингэж одоо амаа авч булаадаг морь шиг тэмүүлж сонсох нь чухал байдаг. Амен уу. За бүгд хамтдаа зэрэг уншия. 3 Тэгэхэд Йошуа Ефонигийн хүү Калебийг өрөөж түүнд Хеброныг өв болгон өгөв. Тэр Израилийн бурхан эзнийг байгаа бүхнээрээ дагсан учраас Хеброн нь өнөө хүртэл Кнез хүн Ефонигийн хүү Калебийн өв болсон юм аа. За цааш нь гаргая. Арба нь Анакчуудын хамгийн агуу хүн байсан тул Хеброныг урд нь Кириат Арба гэдэг байжээ. Ингээд нутаг даяар дайн дажнаас амс хийв. Амен. За өнөөдөр Хеброны ерөөл гэсэн сэдвээр эзний үгийг харнаа. За ингээд урдаас ингээд харсан чинь хонгороо өнөөдөр ирээгүй байсан, зулаа байхгүй байна. Түмээ байхгүй байна. Эхнэрүүд хайцсан бэ. Эхнэрүүд байхгүй шүү, тий. Манай одоо Бацын ахын маань бас гэргий өндөр бас ирээгүй тийм ээ. За тэгэхээр эхнэрүүдийгээ бас дагуулж ирээ шүү. Найз охин эхнэрүүдээ, нөхрүүд нь ирээгүй хүмүүс бас байна. Нөхрүүдээ дагуулж ирнэ, эхнэрүүд дагуулж ирнэ. Гэр бүл хамтдаа эзний замаар алхах гэдэг бол үнэхээр асар том ерөөл шүү. Маш том ерөөл тийм ээ. Содном нойно хоёр маань гоё харагдаж байна. Хоёулаа ингээд сууж байгаа харахад гоё байна тий. Манай улмаа Арита багш хоёр маань ч гэсэн дандаа хамтдаа байдаг. Манай бас тий болцайхны гэр бүл хамтдаа ингээд сууж байгаа. Ямар сайхан харагдаж байна тийм ээ. Гэр бүлэрээ хамтдаа хань ижлүүдээ найз охтуудаа дагуулад эзний өмнө ирж байгаараа гэж өрөөж байна. Амен уу. Мэдээж би эртхэн бэлдэж залбирахгүй бол тэд нар ирэхгүй. Бэлдээ залбираад хөлдөн суугаад дагуулад ирнэ тийм ээ. Тэгээд ч ирэхгүй болов шантрах хэрэггүй. Өнөөдөр үгийг сайн сонс. Тэгэх юм бол ялалт таних болно. Амен уу. За. Хеброны өрөөл. За өнөөдрөөс эхлээд хамтын твэт цуглаанд мэдчилгээгээ солисон байгаа. Өнгөрсөн 5 дахаас ер нь бол эхэлсэн. Бид нар яаж мэдлэх вэ? Бие биенийгээ хараад эсвэл энэ тэн таарахтаа юу гэж мэдлэх вэ гэвэл халелуя гэж хэлнэ. Гараа өргөөрэй. Халелуя. Тэгвэл урдаас нь амен гэж хэлнэ шүү. За амен. Бас өөрөөр юу гэж хэлж болох вэ? Шалом гэж хэлнэ. Шалом. Гараа өргөдөө шалом. Шалом. Тэгэх юм бол урдаас нь амен гэж хэлнэ. Амен уу? Амен. Ягаад гэвэл бид нар итгэлийн хүмүүс бидний үгэнд ирэх мэдлээдэг. Амаараа юу тарин түүнийг хураадаг. Халелуя гэдэг бол эзнийг магтъя. Дандаа эзнийг магтаж байгаа хүний амьдралд эзэн магтах зөндөө олон зүйлийг бий болгоно. Амен уу. Шалом гэдэг бол эзний амар тайван. Дандаа эзний амар тайвныг тунхаглаж байгаа хүний амьдралд сүнслэг тулаан намжиж эзний амар тайван яг л борооны үйлмэт суун. Сүнслэг тулаангуу дандаа амар тайван шаломын өдрүүдийг бий болгодог. Амен уу. Тийм учраас гой Монгол сайн байна уу гэдэг Монгол мэдчилгээ байгаа. Бид нар энийгээрээ бусад ах дүүстэйгээ мэдлэн. Гэхдээ чуулган дотроо итгэлийн хүмүүс би энийг харахтаа яах нь вэ? Халелуя. Амен. Шалом. Амен гэдэг ийм мэдчилгээгээр мэдлж сурья. Амаараа юу тарин түүнийг хураая. Амен уу. Бүгд хамт хажуудлын үнтэй хандаад хэлдэ. Халелуя. Амен. За манай дуулгараа хараад хэлдэ. Шалом. Амен. Амен уу. Амен. Үнэн бат ах маань охиныгаа дагуулж ирсэн, өглөөний мөргөл суусан, дахиад 2 дахь мөргөл сууж гин, хамгийн уртлыг нэ сууж гин. Ямар мундаг байна, ямар ивэлтэй, ямар ерөөлтэй байна. Амен. Үнэхээр ах маань тийм ээ. Ах ч гэстэй битэр чацуултаа баг би ч өөртөө чацууг нэг бол мэдээгүй, нэг бол миний ах гэдэг өвчтэй хүн байгаа юм. Тэ одоо хэцүү байсан, зовлонтой байсан. Гэхдээ одоо ингээд эрүүл болоод нүд нь ингээд эрүүлээ царайдсан сайхан болоод өнөөдөр бүр огт нь хүртэл ирсэн байгаа тийм ээ. Ямар ерөөлтэй вэ? Ямар гайхалтай. Бидний эзний хувьд бол хүний хэн байх нь чухал биш.
Зүрх сэтгэл нь чухал байдаг. Тэр хүн яаж итгэж надад зуурч байгаа нь тэр амьдралд эзэн өрөөлөгдөг байгаа. Бүр цагаан болцсон биш үү? Хавар болоо хүн борлдог та чинь цайцсан биш үү? Цагаан болчих хөдөө явахгүй байгаа мó ортой. Хотод байгаад байгаа мó. Хотын цагаан цэцэл болох нэ. Амен уу. За тэгээд тэнгэр элч нараараа эзэн туслаа гэж хэлсэн байгаа. Үнэхээр тэнгэр элч шиг хүмүүсийг бурхан бэлдсэн байсан. Хэн болоод юу болоод надад тийш туслаад байгаа юм. Яасан гээд миний өмнө ингээ гүгээд байгаа юм би өөрөөсөө ойлгохгүй. Олон тэнгэр элч нарыг эзэн миний одоо тий аяллаа замд байлгаж. Тэгээ би үнэхээр дөрөвчөндөө баг 300 мянган вонтол явсан. Гэтэ тэр мөнгө баг өргөдөөгүй дээ. Тэгэд л эзэн бүгдийг хийж өгөөд яваад ирлээ. Энэ бол үнэхээр гайхалтай ивэл байсан юм аа. Та нар тэнгэр элч нарыг байдагт итгэдэггүй. Амен. Байдаг штэ тийм ээ. Еврей номны 11 дэх бүлгээр юу гэж хэлсэн бэ? Тэнгэр элч нар байдаг бөгөөд энэ эдгээр нь ямар оршихуй гэвэл авралыг өвлөгчдийн төлөө үйлчлэгээр илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд. Амен. Та бол аврал өвлөхөөр дуудагдсан итгэлийн хүн. Танд үйлчлэхээр Бурхны тэнгэр элч ирдэг. Амен уу? 3 янзын тэнгэр элч байгаа. Мэдээ хүргэдэг, тусалдаг, тулаанд өмнөөс чинь тулалд нь ялалт өгдөг. Мэдээ хүргэдгийг бид нар мэднэ. Габриэл, тийм ээ? Тусалдаг тэнгэр элч гэж байгаа. Мөн тулааны тэнгэр элчийн нэр бол Михаил байгаа. Михаил. Библиэлд энэ хоёр нэр гардаг байгаа, тийм ээ? Тэгээ энэ тэнгэр элч нар хүн болгоны тэнгэр элч байх гэж байдаггүй. Гэхдээ хизээ хэрэгтэй үед нь тэнгэр элчийг бурхан илгээхэд бидэнд тусалдаг. Нөхцөл байдлаар өөр хүмүүсээр дамжуулан тусалдаг. Заримдаа далавчгүй тэнгэр элч нар байдаг. Өчигдөр манай цуглаан далавчгүй тэнгэр элч нар дүүрэн байсан. Юу болсон гэхээр өчигдөр хайрын кафе болсон байгаа. Өнгөрсөн 6 сард ирсэн шинэ хүмүүсийг ураад хайрын кафе хийлээ. Хайрын кафе удаан хугацааны дараа хийхэд амаргүй байсан. Манай Барнабууд их шантарсан. Хийх үү, болох уу, яах уу, хүн ирэх болов уу, яах бол, юу болдог бол, яайтай байцгаал хамраа мушгаал. Гэхдээ залбираад хийсэн чинь 16 гайхалтай хүн ирсэн. Манай Барнабууд бүгдээрээ маш чин сэтгэлээсээ бэлдсэн байсан. Тавг, маваг, идэ, будаа, хоол, унд маш амттай хоол, бэлэг. Тэгэл өөрсдөө бүгдээрээ ирээд залбираад хайрын кафега маш гайхалтай хийсэн. Надад яг л далавчаа хаана лээдсэн болоо гэж асуумаар тэнгэр элч нар шиг харагдсан байгаа. Амен уу? Тэгэхээр Монгол оронд яг ийм тэнгэр элч нар Барнабууд хэрэгтэй байгаа. Библи Барнабыг юу гэж хэлсэн? Барнаб бол сайн хүн бөгөөд ариун сүнсээр дүүрэн нэгэн байсан юм. Сайн хүн байна. Мэс чанар сайтай байна гэдэг маш том өв байхгүй юу? Христчэн хүмүүс бид нар сайн хүн байх ёстой. Хүний мэс чанар сайтай байх ёстой. Бид нар энэнд өөрийгөө сургаж, дадлагжуулж хэрвээ ийм чанар жоохон ч гэсэн байвал түүнийг хөгжүүлэх ёстой. Дээр нь ариун сүнсээр дүүрэн байсан. Тэгээ зогсохгүй Барнаб нь маш чадварлаг удирдагч байсан баг. Паулыг анх үеийн чуулган хүлээж аваагүй. Манай Петр, Яаков, Йохан тэд нар бол ирч хүчтэй. Бонегрес боy аянгийн хөгөөд ааштай хурц түргэн зантаа би алхахын намайг дуудаарай л усан дээгүүр пад алхаснаа ус арснаа живж юм байл ийм огцом нөхдүүд. Тэд нар Паулыг хүлээж аваагүй. Чи чуулганыг авчдаг чамтаа ярихгүй. Чи цаашаа бай. Чи бол урагч. Чи бол дайсан гэж ингэж хэлсэн. Харин Барнаб л өгөөмөр сэтгэлээр уг хүн сайн хүн учраас Паулд очиж нөхөрлийн гараа сунгаж яриаг нь сонсож тэгээд түүнтэй цуг тийм ээ тарсад үйлчлэн бас түүнтэй цуг одоо нэг юу гадаа харих хүмүүсийн чуулганд Антиохын чуулганд хамтдаа үйлчлэн дараа нь түүнийг Иерусалимийн чуулганд танилцуулна. Үр дүнд нь агуу Паул босч ирсэн. Паул гэдэг агуу удирдагч байдаг Библиэлд тийм ээ. Энэ агуу хүнийг босгосон хүн бол Барнаб. Барнаб бол удирдагчийн удирдагч байхгүй. Амен уу. Манай цуглаанд яг тийм Барнабууд олон. Далуучгүй тэнгэр элч нар олон байгаасаа гэж хүсэж байна. Шинэ хүмүүс ирэхэд бүгд инээмсэгэлдэг, урдаас нь тийм ээ, мэндийг мэддэг, тэднийг ингээд өрөөдөг, тэднийг босгон байгуулахын төлөө зогсдог. Манай залуучууд ялангуяа нүүр царай нь инээмсэгэл дүүрэн байгаасаа. Итгэл найдвараар үргэлж дүүрэн байгаасаа хүмүүст очоо те төрүүлээд гараа сунгадаг, шинэ хүнийг төрүүлээд игнэндээ оруулдаг Барнабууд байгаасаа. Далуучаа яасан болоо гэж асуумаар тэнгэр элч нар байгаасаа гэж Есүсийн нэрээр ерөөж байна. Амен уу. Хажуудлын өнөөс асууда далуучаа хаана мартчихваа? Далуучаа яасан юм бэ? Амен уу. Амен.
Учир нь өнөөдөр Монголын нийгэм маань маш хүнд хэцүү байна. Нийгмийн дарамт, нийгмийн стресс асар их байна. Өөрчлөр мэд санхүүгийн асуудалд айл болгон байна. Санхүүгийн асуудалгүй өрийн дарамтгүй айл гэж бараг алга. Гэр бүлийн хүчирхийлэл, харилцааны бэрхшээлүүд, салалтууд, үр хүүхдүүдийн өнчрлүүд. Гэх мэтчлэн өгүүлж баршгүй олон асуудал Монголын нийгэмд нүүрлэж хүмүүс энэ бүх асуудалд маш их ядарсан, залхсан, цөхөрсөн. Бас хүмүүсийг хамгийн их туйлдуулж байгаа зүйл бол худал хуурмаг. Нийгэм даяараа худал хуурмагийн бүрхээгэн дотор байгаа юм шиг байгаа. Гэр бүл доторч үнэнч байдал байхгүй байна. Улс үндэстэн нийгэм засаг захиргааны хүрээндч удирдагч нар маань шударга үнэн биш худал хуурмаг байна. Хаа сайгүй худал хуурмаг гаарч. Энэ бүгдийн донд хүмүүс үннийг хайж, тийм ээ? Ямар нэг жинхэнэ зүйлийг бэдэрч ядарсан, цөхөрсөн шинжтэй байгаа. Тийм учраас бүгд баргал, бүгд уртаа, юу нь үнэн, юу нь худлыг мэдэхгүй, бүгд биеиндээ итгэдэггүй, нийгэмд итгэлцэл байхгүй. Ийм одоо Монголын нийгэм байгаамаа. Тийм учраас сайн мэдээ хизээнийхээс илүү яг одоо Монголд хэрэгтэй байгаа. Анх Монгол сайн мэдээ орж ирэхэд хүмүүс идэх хоол, өмсөх хувцсны төлөө очдог байсан байж магадгүй юм. Гэтэ одоо бол тэгж чуулганд ирдэг хүн байхгүй болсон. Харин одоо чуулганд ямар хүмүүс ирдэг вэ? Үннийг хайсан хүн ирдэг. Ямар нэг жинхэнэ юмыг хайсан, жинхэнэ хүнийг хайсан хүмүүс цуглааныг магадгүй тэндэл байж магадгүй гэж бодоод ирдэг болсон байна. Яг эндүүд чуулган бид яах вэ? Барнав шиг, тэнгэр элч нар шиг жинхэнэ байж тэдэнд туслаж, тэднийг авралд дагуулах үүрэгтэй. Энэ бол эзний өнөөдрийн чуулганд өгч байгаа гол үүрэг юм аа. Амен уу? Яг энэ өнцгөөс өнөөдөр үгийг хамтдаа харъя. Шин гэрээний гайхалтай баатар Барнаб гэж хэлвэл хуучин гэрээний түүнээс дутхааргүй гайхалтай баатар бол Калеб байгаа. Калеб бол Канадыг тантахаар явсан 12 туршуулын нэг. Тэгээд 10 туршуулан бүгд сөрөг үг хэлэхэд Калеб, Йошуа хоёр л итгэлийн эерэг үгийг тунхагласан байна. Мосед бурхан тушаасны дагуу Израилийн 12 огоос нэг хүнийг сонгоод Мосе Кадеш Барнеягаас Зинийн цөл буюу Бершеба буюу Канаан руу явуулсан. Тандуулахаар удахгүй эзлэх гэж байгаа газар нь ямар газар байна вэ гэж. Тэд очоод 40 хоног тагнасныхаа дараа ирээд хэлж байгаа. Тэр газар бол өндөр цайзуудтай, давж дийлэхгүй өндөр цайзтай, хүмүүс нь анакууд шиг 2 метр том өндөр бихтэй. Зэр зэвсэг сайтай. Бид бол дийлэхгүй. Бид өөрсдөө хажууд нь яг царцаа юм шиг мэдэрсэн. Бид тэдний хоол болохоос бидэнд эзлэгдэн гэж байхгүй байна. Ингэж яхаар Египт рүү буцъя. Энэ Мосег болоод халаад өөр удирдагч гаргаад түүгээр удирдуулна Египт явъя. 10 хүн ингэж хэлсэн байгаа. Харин энэ үед Йошуа, Калеб хоёр өөр үгийг хэлсэн бөгөөд тоолгон номны 13-ын 30-ыг харах юм бол Калеб ингэж хэлсэн. Гэтэл Калеб ард олныг Мосегийн өмнө намжаагаад бид гарцаагүй дийлж чадах учир өгсөж очоод эзэлж авцгаая гэж хэлсэн байна. Хүмүүс Мосе руу дайрч эхлэхэд Калеб урдуур норж цээжээрээ Мосег хамгаална. Бид нар чадах учраас явъя гэж Мосегийн талд зогссон байна. Мөн 14-ийн 6-аас 7 болон 9-р ишлэлдэр ингэж хэлсэн. Нутгийг таньсан хүмүүс дотроос Нуны хүү Йошуа болон Епүнегийн хүү Калеб нар хувцсаа урж. Хувцсаа урна гэдэг нь гэмссэн гэсэн утгатай. Хувцсаа биш, бид нар цээжээ урах ёстой. Дотор сэтгэлээ урж нүглээ ил гаргах хэрэгтэй байхгүй. Тэрийг хуучин гэрээ хувцсаа урна гэж байгаа. Хувцсаа урж энэ хоёр гэмшиж байгаа. Энэ хоёр буруу юм хийгээгүй ч гэсэн энэ хоёр арт түмний өмнөөс гэмшиж байгаа. Израилийн хөвгүүдийн хотол төмөнд бидний тантахаар туулан өнгөрсөн нутаг бол дэндүү сайхан нутаг үлээ. Зөвхөн эзний эсрэг л бүү тэрсэл. Тэр нутгийн ард олноос бүү ээ. Тэд бидний хоол болно. Хамгаалалтанд тэднээс зайлуулагдсан бөгөөд эзэн бидэнтэй хамт байна. Тэднээс бүү айхтун гэж арт түмнийг уриалжсэн байгаа. Ингэж одоо Калеб тийм ээ итгэлээрээ зогсоход бурхан түүнийг ингэж үнэлсэн байдаг. Тоолгон номны 14-24 дээр ингэж хэлсэн.
Эзэн Йоховагийн хэлж байгаа үг. Миний зарц Калеб өөр сүнстэй байж намайг бүрэн дагсан тул түүний орсон тэр нутагт нь би түүнийг аваачих бөгөөд үр удам нь тэр газрыг эзэмших болно. Амен. Өөрөөр хэлбэл Йохова бурхан Калебыг юу гэж үнэлсэн байх нь өөр сүнстэй. Өөр сүнстэй нэг юм аа. Тэгэхээр энэ дэр Йошуагийн нэр байх уу, Калебийн нэр байгаа. Яагаад Йошуагийн нэр байхгүй байгаа вэ? Яагаад гэвэл Йошуа гэдэг бол Есүс гэсэн үг юм. Еврейгээр Йошуа, грекээр Есүс нэг үг байхгүй. Тийм учраас Йошуа энэ хэсэг дээр Есүсийн загвар эсхий зол нь гарч ирж байгаа. Тэгэхээр Йошуатай цуг байгаа Калеб гэдэг нь өнөөдрийнхаар бол ариун сүнстэй байгаа би гэсэн үг. Йошуа бол Есүс буюу ариун сүнс гэсэн үг. Тийм учраас Йошуагийн нэр байхгүй дан ганц Калебийг л өөр сүнстэй хэмээн бурхан үнэлсэн байгаа байхгүй. За тэгвэл Йошуа Калебийн цаг үед бодит хүн байсан. Яг өөртөө адилхан зиндааны залуу байсан. Гэхдээ Калебийн өөр сүнстэй байсан шалтгаан нь тэрээр хэдийгээр Йошуа өөртөө адилхан боловч түүнд дуулууртай байсан. Түүнийг дагсан. Түүний тослогоон дор орж, түүнийг сүнслэг удирдагч хэмээн хүлээн зөвшөөрсөн. Тэгээ зогсохгүй эзний бол Мосетай нэг байсан. Эзний бол Мосегийн талд орсон. Мөн Калеб нь итгэлийн эерэг үгийг тунхагласан. Тийм учраас өөр сүнстэй гэж бурхан түүнийг хэлж байгаамаа. Амен уу. Бид нар ч гэсэн өөр сүнстэй бай. Хамтын твэж чуулган өөр сүнстэй. Хамтын твэж чуулган нэг л өөр шүү. Хүмүүс нь инээд алдсан, гэрэл цацарсан, хайр дүүрэн, цаанаасаа л нэг сэргэлттэй амьд байгаа нь мэдрэгддэг өөр цуглаан шүү гэж яриасаа гэж Есүсийн нэрээр ерөөж байна. Амен. Амен уу. Хажуудлын өндөө хэлээ та өөр сүнстэй байя. Амен. За тэгвэл Хеброны ерөөл гэж юу юм болоо? Бүгд хамтаа Хеброн гэдэг үгэн дээр харъя. Хеброн гэдэг үгийн эхний утга нь нэгдэл, нөхөрлөл гэсэн утгатай. Өөрөөр хэлэх юм бол бурхан бидэнд Есүс Христээр дамжуулан энэхүү бурхантай нэгдмэл байж өөр хоорондоо хайраар нөхөрлөх ерөөлийг өгсөн байгаа. Амен уу. Бид бурхантайгаа нөхөрлөнө үгээр. Бас бид хоорондоо нэгдмэл байна. Бид бас бурхантай нэгэн бие Иммануэль болж тэр сүнсээр бид хоорондоо коинанаа буюу хайрын нөхөрлөлийг хийдэг. Үүнийг Хеброны ерөөл гэж байгаамаа. Бид үүнийг толгоогоор мэдэх нь хангалтгүй. Энэ нь бидний толгооноос ариун сүнсээр зүрхэнд хүрч бидний зүрхнээс гардаг байх учиртай юм. Калеб энэ ерөөлийг өөрийн болгож эдэлсэн гайхалтай баатар, амьдрал дээр эдэлсэн нэгэн байгаа. Юугаараа тийм агуу байсан юм бэ? Тэрээр 40 наснда авсан амлалтын үгээсээ 45 жил марталгүй санаж зуурсан байгаа. Үхтэй нэг байсан гэсэн үг. Йошуа номны 14 дугаар бүлгийн 6-аас 12 дугаар бүлгийг харах юм бол ингэж хэлсэн байгаа. Тэгтэл Гилгалд Йошуа дээр Юдагийн хөвгүүд ирэв. Тэндээс Кинец хүн Ефонагийн хүү Калеб түнд Кадеш Барнаяд та бид хоёрын тухайд Бурхны хүн Мосед эзний юу хэлснийг та мэднэ. Эзний зарц Мосе намайг Кадеш Барнаягаас өг нутгийг тандуулахаар явуулахад би 40 настай байлаа. Би түүнд хариу болгон сэтгэл зүрхэндээ юу байснаа авчирсан. Харин надтай хамт явсан ах дүү нар маань хүмүүсийн зүрхийг өхүүлсэн. Гэвч би өөрийн бурхан эзнийг байгаа бүхнээрээ дагсан. Иймд Мосе тэр өдөр тангарлан хэлэхдээ хөл тавин алгасан тэр газар нутагч нь чамд болон үр хүүхдүүдэд чинь үрд мөнхөд өв болог. Учир нь чи миний бурхан эзнийг байгаа бүхнээрээ дагсан билээ гэсэн. Харин одоо харагтун Израильчуудыг цөл газарт явж байхад эзэн энэ үгийг Мосед хэлсэн тэр үеэс хойш эзэн амсныхаа дагуу 45 жилийн турш намайг амьд байлгав. Ийхүү өнөөдөр би 85 нас хүрлээ. Мосе намайг илгээсэн тэр өдрийг шиг би одоо ч хүчтэй хэвээрээ байна.
Яг тэр үеийн шигэ тулалдах, орж, гарч, орох хүч тэнхээтэй байна. Тэр өдөр эзний надад амласан энэ уулархаг нутгийг надад өгөөч. Тэнд агуу том бэхлэгдсэн хотуудад Анакчууд байгаа гэдгийг та өөрөө тэр өдөр сонссон. Гэхдээ эзний хэлсэнчлэн эзэн надтай хамт байж би тэднийг хөөн гаргах учиртай гэвэ. Амен. 45 жил эзнээс өгсөн үгээ хадгалж байгаа хүн Монголд байгаа болов. Мэдээж байхгүй, монгол чуулган Христэл орж ирээ 30 гаруй жил болж байна. За тэгвэл 30 жилийн өмнө эзнээс өгсөн үгээ марталгүй санаад хадгалж байгаа хүн байгаа юу? За яг 20 жилийн өмнө, яг 10 жилийн өмнө, за яг жилийн өмнө авсан үгээ санаж гинэ үү? За яг цуглааныхаа алсын арааг цээжээр мэддэг хүн хэр олон байна? Бид нар үхтэй хэр нэгдмэл байдаг вүлээ? Энд л Калеб ба бидний ялгаа байгаа. Калеб 40 наснда авсан амлалтын үгээ 45 жил марталгүй хадгалан зуурсан байгаа. Тэгээд эцэст нь эзний цаг болоход тэр амлалтыг эзний хүч чадлаар биелүүлж чадсан байгаа. Амен. Энэ бол өөр сүнстэй байдал юм аа. Миний очсон Солонгос чуулганд би пастортайгаа 40 жил хамт явж байна. Би 30 жил явж байна. Би 27 жил явж байна гэсэн үйлчлэгчид олон байсан. Тэр чуулган бол өөр, үнэхээр гэрэлтэй, итгэгчд нь үнэхээр өөр, залуучууд нь маш хүчрхэг чуулган байсан. Тэр чуулганд Жүү Давид нэртэй нэгэн Магдалины пастор байдаг. Тэр пастор Италид дуурийн сургууль төгссөн, Германд хөгжмийн сургууль төгссөн. Солонгост ирээд дүүрийн театрт дуулаач болоод Солонгос их сургуульд хөгжмийн профессораар ажиллаж ирсэн байна. Тэр үедээ пастортай уулзаж түүний цуглаанд хамрагдан явж байгаад ахлах сургуульд байхдаа эзэнд өөрийгөө өргөсөн амлалтаа санаад хэдийгээр нийгэм маш өндөрлөг байсан ч бурхан амлалтыг нь сануулсан болохоор бүгдийг орхиод эзний боолголсон. Тэгээд Магдалины багийн пастор болоод 27 жил пастортайгаа цуг алхаж байгаа. Тэр пастор нь уулын залбирал хийдэг пастор. Түүний эхнэр Жүү Анна Самунин байгаа. Тэр Самунинын туслах нь 30 жил, тийм ээ, 35 жил пастортайгаа цуг. Цэцэрлэгийн багш байхдаа л итгэж түүнийг дагаад 35 жил хамт байгаа. Одоо тэр пастор нь 73 таа гэвэл тэр ихч 66 таа. Өө Гүнжүү гэдэг ихч байгаа. Пастрийнхаа орж гарч байгааг нүдний харц дууны өнгөөр бүгдийг мэдж бүх зүйл дээр нь туслаж бүх чуулганы үйл ажиллагааг пастортайгаа цуг авч явдаг ийм гайхалтай сүнслэг хамтрагчид өөр сүнстэй Калеб шиг хүмүүс олон байгаамаа. Бид нар яг ийм чанарыг л сурах хэрэгтэй байна. Манай Монгол орн бид нар мэдж байгаа шуудаад хийсэн үхрийн эвэр шиг байдаг нь гол асуудал. Өнөөдөр чуулганд бид нар нэг байна, хамттай байна. Гэхдээ бид нар дор бүрнээ өөрийн бодолтой. Дор бүрнээ өөрийнхаараа явдаг. Эзний өдөр ирээ зүгээр сууж байгаа энийгээр нэг юм шиг харагдавч яг начир дээрээ дандаа хувийн бодол, хувийн тооцоотоо явж идэг. Пастор миний бодол санааг яг дагаад 30 жил, 40 жил алхах хүн хэр олон байгаа болоо. Бурханаас өгсөн үгээ Захария номны 14:8-ыг миний үг гэж итгээд, чуулганы үг гэж итгээд энэ үгийн төлөө амьдралаа зориулах хүн 30-40 жил бүх амьдралаа асгах хүн бидний дунд хэр олон байгаа бол. Магадгүй бид нүүдэлчин болохоор удахгүй нүүгээд явчихна гэдэг ийм нэг бодол сэтгэлийн мухарт мэн байдаг, энэ генэнд мэн байдаг болохоор бид дандаа нэг боловч давхар санаатай, өөр санаатай байдаг нь магадгүй биднийг илүү зэврүүлдэг юм болов. Илүү бурхны өмнө зэвхий даасан зэвтэй мэд чуулган болгож бидний сүнслэг байдлыг дороотуулдаг мэд санагдаж байна. Калеб тийм байгаагүй. Калеб 45 жил эзний боол Мосег, дараа нь түүний дагалдагч Йошуаг өөртөө яг адилхан нэгэн боловч дагсан байгаа. Нэгэн сэтгэлээр дагаад эцэст нь Хеброны ёроолыг авсан бурхантай нэг байх, нэгдмэл байх. Хамтынтай чуулган Хеброны ёроолыг авмаар байна. Бид нэг санаатай, нэг зорилготой нэгдмэл, нэг бодол дээр нэгдэж чаддаг байх хэрэгтэй байна. Дор бүрнээ өөр бодолтой зөвхөн мөргөлийн цагт ирээд мөргөж өгөөд, сууж өгөөд явдаг байвал
бид хизээч Хеброны ёроолыг тийм ээ өвлөж авч чадахгүй маа. Энэ бол маш гайхалтай ёроол, үгүйшгүй том ёроол юм аа. Энэ бол бурхантай цуг алхах Иммануэль ёроол юм аа. Амен уу. Энэ бол сүнслэг ялалтыг авчрах ёроол юм аа. Манай Монгол чуулганд ч гэсэн ийм сэтгэл байгаасаа. Манай Монгол пасторлагчдын олоо Импахын олон жил дэвшүүлж байгаа асуудал бол Монгол пасторуудын эв нэгдэл юм аа. Монгол пасторуудыг эв нэгдэлтэй байлгаач. Нэгэн санаатай нэгдмэл байлгаж өгөөч. Бидний хамгийн том залбирал. Энэ залбирлын дагуу өнөөдөр Импахын дээвэр дор 450 пастор ахлагч нар нэгдсэн байгаа. Монгол чуулганы пасторуудын дотор би хэрвээ пастор болсон бол би Импахын гишүүн болох ёстой. Энэ бол бидний нэгдэл юм а гэдэг ийм бичигдээгүй дүрм тийм ээ нэгэнд тогтсон байна. Энэ бол залбирлын үр дүн юм а. Нэгэн дээвэр дор нэгэн санаатай байж нэгэн харьяаллын дор байна гэдэг бол хүний маш одоо онцгой чанар. Энэ бол өөр сүнс. Энэ бол Калебийн сүнс юм а. Амен уу? Амен уу? Бид ийм санаагаар нэгдмэл байж нартаа, цастаа, бороотой, шуурхтай ямар ч үед би хамтын туягих. Инхээ пастор, миний пастор бид хамтдаа нэг санаатай байгаа. Нэг зорилгын төлөө бид явж байгаа гэдэг ийм бодол санаа биднэрт байгаасаа гэж Есүсийн нэрээр ерөөж байна. Амен. Би Монгол хончлол академийн захирал болсон. Миний ажил багтаагүй. Гэхдээ би захирлыг өвлж авсан. Яагад гэвэл миний пастор Чонгваниум пастрын санаа. Тэр хүний зүрх сэтгэл шингэсэн. Би түүнтэй адилхан түүний мөрөн дээр гიშгэн үйлчилж байхдаа хончлын олон ажлуудыг хийсэн байгаа. Тийм учраас миний ч гэсэн ажил юм. Энэ ажлыг хэн нэгэн хүнд өгч, мэдгүй хүнд өгч сарниулснаас би өөрөө тодорхой хугацаанд үүрээд дамжуулах нь зөв гэж утсан болохоор би энэ албыг хүлээж авсан байгаамаа. Амаргүй ч гэсэн нэгдмэл байдал нэг санаатай байх нь чухал байсан. Пастрийнхаа сэтгэлийг энэ тал дээр зовоохгүй байхыг би хүссэн байна. Амен уу? Амен уу? Энэ бол амархан байгаагүй. Тэгтээ биднээс зориулт гадаг Калеб үнийг амьдралаараа харуулсан. Тэгээд эцэст нь энэ одоо ёроолыг эдэлж өөрийн болгож авсан юм аа. Манай хамтын төв цуглаан ч гэсэн цаг хорон мөч болгонд нэгдвэл байдлын төлөө эзэнтэй зөв үхтэй нэг байхын төлөө өөр хоорондоо нэг байхын төлөө чин сэтгэлээсээ залбирдаг байгаасаа гэж ёроож байна. Эзэн олон зүйл дээр хамт байгаагаа бидэрт харуулах болно. Амен уу? Энэ бол маш чухал дуулгавар, маш чухал ёроол. Энэ бол бурхан тарагдах өөр сүнслэг, өөр төвшний сүнслэг байдал юм шүү. Хүн болгонд амьдралын төлөлгөө байгаа. Хүн болгонд тийм ээ Михаилд нэг бодол байдаг шиг бодол байдаг. Гэтэ энэ бодол маань чуулганы хараатаа хэр нийцж байгаа вүлээ гэдгийг бид нар харж чуулганы харааны төлөө энэ бодлоо орхиж чаддаг байх нь өөр сүнс гэдэгт би итгэж байна. Амен уу? Хоёрдугаарт нь Хеброны эртний нэрийг Кириат Арба гэдэг байсан гэж өнөөдрийн хүн дээр хэлсэн. Кириат Арба гэдэг нь Арба гэдэг үг нь хүний нэр байгаа. Энэ хүнээс Анакчууд гэдэг омог үүссэн. Анакчуудын одоо омог бол өндөр, Голиат бол энэ удмын хүн байгаа. 2 м гаруй өндөр биетэй авраг битэнгүүд байдаг гэсэн. Ийм аврагтай битэнгүүтэй тултан гэдэг бол хүний хувьд аимшигтай. Тэгээ зогсохгүй Хеброн буюу Кириат Арба нь уулархах газар. Хад чулуу асахтаа замаар явна. Эзлэх боломжгүй, бүслэх боломжгүй өндөр газар. Өндөр боловч үржил шимтэй хөрстэй. Тийм учраас тэр газар амьдрал сайхан байдаг. Тийм учраас зөвхөн Анакууд л тэр газрыг эзэмшдэг. Өөр хинч орж чаддаггүй. Арай гэж мацаа дайрсан ч Анакийг дийлэхгүй. Тийм учраас Анакууд дарахын эрхтэйгээр өндөрлөг газар ноёд мэт амьдардаг байсан баг. Бурхан энийг хүсээгүй. Энэ үржил шимт өндөрлөг газрыг Бурханы хүүхдүүдийнх байх ёстой гэж хүсэж Калебт өв болгосон бөгөөд Калеб итгэлээрээ Анакийг ялсан. Тийм учраас Хеброны өөр нэг одоо нэр болвол сүнслэг ялалт юм аа. Сүнслэг ялалт юм аа. Амен уу? Өнөөдөр Монгол орнд сүнслэг тэмцэл өөр дүрдийнхаас илүү хурц бөгөөд тод явагдаж байна. Харанхуй сүнс бөө буддагийн нөлөө газар сайгүй тархаж арт түмний гим нүглэр хооллогч харанхуй сүнс нэгдэж олон хүний амьдралыг сүрүүлж тэр байтугай итгэгчдийн амьдралд ч гэсэн нөлөөлж.
Ялангуяа сэтгэл санааны өөрчлөлтүүд, бузар сүнсний харанхуй сүнсний шууд нөлөө бидний амьдралд маш элбэг тод илэрч байна. Тийм учраас ийм Монгол нутагт жинхэнэ христчин байна гэдг нь ямар нэг аврах том Анакийг ялан дийлчээж л байх боломжтой амьдрал гэдг нь ойлгомжтой. Хүн бүрийн амьдралд өөрийн гэсэн Анакууд байгаа. Бид энэ Анака Калеб шиг 45 жил төвчж итгэлээрээ ялан эзлэн авах учиртай юм. Эзэн бидэнд түүнийг өв болгож өгсөн гэдэгт итгэх учиртай юм аа. Амен уу? Би чадахгүй, тэд нар надаас өөр, тэд нар угаасаа бөө байхгүй юу, тэд нар угаасаа будтай байхгүй юу, би яаж чадах юм, би чадахгүй. Энэ бол Калебийн үг ш. Калеб хэлсэн. Тийм ээ, тэд үнэхээр мундаг нь үнэн. Гэвч эзэн надтай байгаа бол би чадна. Учир нь эзэн надтай байгаа. Калебт байсан цорын ганц зэвсэг эзэн надтай байгаа гэдэг эзний амлалт итгэл байсан. Тэр амлалт, тэр итгэлээр Калеб эцэст нь Анакийг ялж чадсан байгаа. Нүдэнд үл харагдах сүнслэг тулаан нь заримдаа бидний тамирыг барж, бидний голт зүрхийг урдаг. Гэхдээ бид төвчээрээр ялна. Калебийн ялсан том зэвсэг бол төвчээр байсан. Итгэлийн үгээс зурах төвчээр. Тэр төвчээрээр тэрээр ялж эцэст нь нас өндөр 85 настай болсон ч тэр газрыг эзлэн дайн дажингүй амар жимэр үеийг авчирсан юм аа. Амен уу? Амен. Өнөөдөр бидний амьдралд ч гэсэн ийм харанхуй тэмцэл хүчтэй байгаа. Гэхдээ бид тэр бүгдийн дунд нам байдал тэсэж, эзнээс зуурч, эцэст нь эзний цаг болоход ганц цогцолтоор ялах болно. Амен уу? Бидний амьдралд харанхуй гүн байх тусам ялалт ерөөл ойрхон байдаг. Ягд бол харанхуй гүн байх тусам бид илүү чин зүрхнээсээ залбирдаг, илүү чин зүрхнээсээ Бурханаас зуурдаг. Гэтэл бидний амьдрал жоохон гэгээтэй, саарл байвал бид нар Бурхан тэр хэрээр найддаггүй. Болж ин дөө, дажгүй дээ, болж ин Бурхан сайн уу, та сайн уу, би сайн окей байж байгаараа гэд өөрөөр амьдраад байдаг. Гэтэл бидний амьдрал тэнгэр тийм ээ хол газар хатуу эргэн тойрон 408 зохис хаалттай. Бүх юм хаалттай байхад ганцхан тэнгэр онгорхой байдаг байхгүй. Тэр үед бид нар илүү үннээсээ, илүү чин зүрхнээсээ Тэнгэрийн Бурханыг дуудаж тэндээс биднэрт замыг өгдөг байна. Тийм учраас харанхуй байх тусам ялалт ойрхон байгаад итгэх түн. Амен уу? Өнөөдөр хамтын твай цуглааны хувьд ч гэсэн сүнслэг тулаан ноцтой байна. Эргэн тойрны газрыг аваад үз, хараад үз. Зам тавьж байгаа нэртэй 3 жил энэ авийг бүснүүлж. Бидний сүм рүүгээ орж ирэх орцыг бараг хааж байна. Бид нар бараг зам бараг хүчээр шахуу дүрм зөрчиж, эсвэл бүр цаагуур тойрч орж ирэхээс өөр гарцгүй болж байгаа. Бидний нааш явах замд тийм ээ олон машины худалдааны газар бий болгоно, зөндөө олон машин тавьж бид нар тэр машинуудын дундуур сүм рүүгээ арай гэж явж ирж байна. Энэ бол үнэндээ сүнслэг тулааны шинж тэмдэг юм. Бид нар 30 м, 20 м-ийн зайтай хоёр талаараа дулааны шугам өнгөрч байна. Бидний дулааны шугамаас техникийн нөхцөл зөвшөөрөл авъя гэж бүхэл удаа 8 удаа 2 жил дараалал нь хүсэлтэй тэр тийм ээ дулааны шугам шүлжээний газар өгөөд бид нар зөвшөөрөхгүй байна. Гэхдээ бид нар бууж өгөхгүй. Би төвчээрээр ялна. Би дахин өгсөөрл байгаа. Чуулганы пастор миний амьдралд харанхуй сүнс хүчтэй ажиллаж байна. Яаж игээд намайг өвдөглөөд мөрөн дээр минь дараад нуруунд дээр нь өвдөглөөд сөхрүүлэн унахыг хүсэж байгаа. Тамирын минь бартал, голын минь зуртал амьдралд олон асуудал, олон нөвдөлтүүдийг авчирч намайг яаж самуурахыг харахыг хүсэж байгаа. Гэр бүл ахын дүүсийн дунд маань галзуу солио өвчнийг дэлгэрүүлж гол буруутан нь бий болж бүх хүн надад дургүй болж бүх хүн надтай ярихаа болох ийм байдлыг миний амьдралд авчирч байгаа. Тэглээгээд юу гэж ялалт минийх юм. Надад Хеброны өрөөл байгаа. Би яахчгүй. Надад хангалттай төвчээр байгаа. Эзэн надад хангалттай төвчээр өгсөн юм аа. Амен уу? Амен уу? Өөрөлдөх юм бол энэ бүгдийн дунд жинхэнэ ялалт ойрхон байгаад итгэх хэрэгтэй. Амен уу. Бид өнөөдөр энэ газар оршин тогтноо зогсохгүй. Бидний ард байгаа байшин хорооллыг аврах бол. Ард орон сусны хороол босхын зэрэгцээ уртлын газруудыг авч манай газрыг хүртэл авахаар санаархаж санал тавьсан удаатай.
Магадгүй бид айгаа за нүүйдэ гэсэн бол бид нар ялагдах байсан. Яагаад бол энэ байшин түүхэн байшин. Монгол хүмүүсийн өргөлөөр болсон бараг цор ганц сүмийн байшин гэж хэлж болно. Зөв урсгалын сүмийн байшин. Бидний 4 жилийн хашгиран залбирсны үр дүнд болсон байшин байна. Энэ бол түүхэн байшин. Энэ байшинд байх ёстой, нурах ёсгүй, үлдэх ёстой. Харин ч бид эргэн тойрны газараа эслэх ёстой. Та нар завтай үедээ Вьетнам засварын энэ шинэ нөгөө нэг шилэн байшин баригч байгаа шүү дээ. Тэрийгээр ингээд тойроод 2 дахь түүхий завдаг газар байгаа. Тэрний урдуур ингэж тойроод яг манай энэ талын баруун талын газрын байшин хорооллын дундуур зам байгаа. Тэр замаар ороод байшин хорооллын хашаагаар тойроод тэгээд ингээд тойроод явах юм бол яг юм тойрон залбирлах зам байгаа. Тэрийгээр яваад тойроод залбир. Газар нутгийг өгөөч. Бид өнөхөр тийм ээ. Ерөнхийдөө эзэлсэн шиг алхдаг, тойрдог залбирлыг хийх ёстой. Бидний хийх зарын эзэн дэлхийг хүсэж байгаа. Биднийг дарлах тусам, харанхуй байх тусам бид илүү өндөөж, бидний үйлчлэл илүү өргөжж, илүү баяжж, Монгол чуулганд Бурхны биднээр дамжуулан хийж байгаа ажлууд илүү баялаг болж ирж байна. Бид маш олон үйлчлүүдийг хийж Монгол чуулганд олон пасторудад урам өгч, олон чуулганд өндийн босгож, хамтын төвд цуглаанд өөр сүнстэй байж чадж байгаа гэдэгт итгэж байгаа юм аа. 7 хоног болгон цуглаан шинэ хүн ирж байна. Эзэн биднийг балиашгилж байна, алгаа ташин урамшуулж байна. Тийм учраас шинэ хүмүүсийг бидэнд өгч байна. Өнгөрсөн энкаунтод 3 цуглааны 28 хүн орсноос 11 нь хамтын төвд цуглаанаас байсан. Нэг сарын энкаунт 21 хүн бүхлээрээ орсноос 11 хүн баптизм хүртсэн. Өнөөдөр гихтэл 3 хүн шинээр ирлээ өглөөний мөргөл дээр. Цуглаа сайн мэдээ сонсоод чуулганд ирж байна. Ийм чуулган ховор. Монголд ч Солонгост бүр байхгүй, Монголд ч ховор. Дэлхийд ийм чуулган тийм их байдаггүй. Байнга шинэ хүн ирдэг чуулган. Энэ нь Бурхан биднийг онцгойгоор урамшуулж байгааг нь илрэл юм аа. Бурхан бидэнд онцгой найдвар хүлээлгэж байгааг нь илрэл юм аа. Амен уу. Бидний Калеб шиг өөр сүнстэй байгаач гэж Бурхан хэлж байгааг нь илрэл юм аа. Амен уу. Итгэлээр хүлээж аваад, итгэлээр алхвал бодит болт юм аа. Амен уу. Бодит амьдрал чинь өөрөө байж. Гэхдээ итгэлээр хүлээж аваад алхвал итгэлийн чинь дагуу бодит болдог. Энэ бол сүнслэг амьдралын нууц байгаамаа. Амен. Харанхуй их байгаач хийх ажил их байна. Тулаан үргэлжилсээр ялалт биднийх юм аа. Учир нь бидэнд Хеброны ёроол байгаамаа. Тийм учраас Йошуа номны 15-ын 13, 14 өдөр ингэж хэлсэн байгаа. Ингээд Йошуа эзний тушаасан ёсоор Ефунегийн хөө Калефт хувийг нь Юдагийн хөвгүүдийн дунд тухайлбал Кириат Арбаг өглөө. Арба нь Анакийн өвөг эцэг ажээ. Ефуний хүү Калеб, Ефуне гэдэг хүн нь жирээний хүн байсан. Ямар ч Анак байгаагүй. Гэтэл Арба бол Анакуудын эцэг гэдгийг дандаа тодруулж байгаа. Калеб бол жив жирийн биднэр шиг хүн байсан. Түүнд итгэл байсан. Тэгэд өөр сүнстэй байсан. Харин Анак аврах том битэн байсан. Калебээс хамаагүй хүчтэй. Гэвч итгэлээр Калеб цааш нь сонсороо Калеб тэндээс Анакийн үр удам буюу Анакийн 3 хүү Шишия, Ахиман, Талмай нарыг хөөн гаргав. 3 хүү гаргасан эмэгтэйг бид нар хэн гэдэг вүлээ? Дарханбэр. Яагаад Дарханбэр гэж байгаа вэ? Яагаад гэвэл тэр хүн нөхрийнхээ удмыг дархалж байгаа. Баталгаатай удмыг үлдээж байгаа. 3 хүү гаргаснараа тийм ээ, нэг нь насварлаа, хоёр нь насварлаа, гурав дахь нь үлднэ гэсэн үг. Нуугаар ботход. Тийм учраас дархалж гинэ гэж Дарханбэр гэж үздэг. Анакийн 3 хүү байсан гэдэг нь Анакийн удам дархлагдсан байсан. Үндсэн маш бүдүүн байсан гэсэн үг. Сугарахын аргагүй байсан ч Калеб өөр сүнстэй байсан учраас тэднийг ялсан байна. Өнөөдөр бидний амьдралд Буддагийн бөөгийн бузар сүнсний нөлөө бидний ах トゥ сайртай хүмүүсээр дамжуулан маш гүнзгий гашуу үндэс мэт өргөн одоо бүдүүн үндэс мэт орцсон байна. Бид нар тэрнээс болж өвдөж байна, шаналж байна. Заримдаа бид нар юу ч чадахгүй мэт ийм мэдрэмжийг авах үе байдаг. Гэхдээ бид Калебээс сурж байгаамаа. Тэр 45 жил ам байтал төвчсөн байгаа. Үгээсээ зуурсан, бууж өгөөгөө залбирсан эцэст нь тэр Анакийн 3 хүүг ялж тэр газрыг тийм ээ Израиль Юдагийн нутаг болгож тэнд Давид 7.5 жил тийм ээ одоо хаанчилж тэнд Иерусалим болсон байгаа. Амен уу? Амен. Энийг Калеб хийсэн юм аа. Тийм учраас би танд хэлмээр байна. Амьдралд чинь харанхуй гүнзгий байна уу? Бүү ээ.
баяр хүргэе. Ялалт ойрхон байна. Ерөөл ойрхон байна. Гол нь итгэлээ батуулах. Итгэлээ тодорхой болгох. Үгээ унш. Эзний үгээс зуур. Битгий бууж өг. Үхэлчиг үхий. Эзэн миний асуудлыг шийдэхгүй ч би итгэсээр байна гэдэг Даниэлийн итгэлтэй бай. Эзэн ажиллах болно. Амен уу? Үүнийг Калеб бидэнд амьдралаараа баталж, бас амьдралаараа гэрчилж байгаамаа. 3 дугаарт нь Хеброны бас нэгэн утга болвол бүрэн зүрхээр эзнийг дагах юм. Өөрөөр хэлбэл Калеб Хеброныг өв болгож авсан хамгийн том шалтгааныг өнөөдрийн Библи хэлэхдээ Калеб Израилийн бурхан эзэн Йоховаг бүх зүрхээрээ буюу байгаа бүхнээрээ дагсан юм а. Амен. Энэ ишлэл надад маш их ойрхон туссан байна. Яагаад гэвэл би ч гэсэн байгаа бүхнээрээ бурхныг дагахыг хүсэж байгаа. Магадгүй нэг хэсэг жоохон жолоогоо татаж, жоохон амсхий, боли, арай галзуу хүн шиг явж гин гэж хойшин суусан байх. Гэтэ би энэ үгийг авсны дараа гимссэн байна. Залхуурсан дуучлаараа эзэн. Хойшин суусан дуучлаараа, үл итгэлийн сөрөг бодолтойсэн намайг уучлаараа эзэн минь. Үгээс нь зуурн үргэлжлүүлэн алхаагүй. Зогт тусаж, түүнээс чуулганыг ч гэсэн адилхан татсан бол намайг уучлаараа эзэн минь. Би үнэхээр гимшиж байна. Бага бүхнээрээ дахин хүчтэйгээр таныг дагж чадахад туслаач гэж залбирсан байна. Амен уу? Тийм учраас би болон манай хамтынтай чуулган байна. Йохова бурхан Христ Есүс ариун сүнсийг бүрэн зүрхээрээ дагдаг байгаасаа гэж шин зүрхнээсээ хүсэж байна. Та бүгд тийм байгаасаа гэж ерөөж байна. Амен уу? Амен. Чангаар амен. Итгэлийн хүн 3 үгийг сайн хэлж чаддаг байх хэвээр. 3 еврей үг. Халелуя, шалом, амен. Хэлээд эхнээс нь 3 халелуя, шалом, амен. Амен. Энэ 3-ыг чанга тод итгэлээрээ хэлж чаддаг байх хэвээр. Яг л энэ үгээр дотор байгаа сүнс чинь зоригчдаг. Энэ үгийг хэлэхэд чөтгөрөөд асцсан байжгаад шарлан цугддаг байхгүй. Хизээс чөтгөр чиний дотор оргин чадахгүй. Битгий хууртаарай. Ойлгосноо? Зүгээр чамд асаад зүүгдээд тамиргүй болгож болно. Та нар тавтахын залбирал сонссон байх, номлол сонссноо онлайнаар? Би ярьсан шүү дээ, тийм ээ. Тэр цуглааны залбирлын онцлог нь өврөөс юм байлаа, зоддог. Зүгээр зоддог гэж бид нар тоглоомоор ярьж байгаа, гөвдөг. Тоос гөвж байгаа юм шиг гөвд залбирдаг. Надаас гадна 3 пастор, 4 л очив. 4 эмэгтэй пасторыг урьсан байхгүй юу? Тэгээ очисон тэр чуулган залбирлын өргөө өдөрт одоо 2 удаа мөргөл, 3 удаа мөргөл болдог. Өдөөс өмнө, өдөөс оройн нэг. Тэгээ бид нар өдөөс өмнөх суугаад, өдөөс хойш нь жоохон гадуур яваад оройны мөргөлд нь суудаг байсан байхгүй. Оройны мөргөл дээр одоо тэр эмэгтэй 73 настай эмээ зогсоод үг тунхаглана. Жоохон салганаал ингээл гайхалтай зөвхөн Библийн үгийг л ярина. Өөр илүүд юу ч харахгүй. Тэгээ эхлээд ингэдэг 2 цаг хийн заяа. Эхлээд тэрэгч бүгдийг нь уншаад тайлбарлана. Дараа нь цуглааных нь дагаад хэлнэ. Тэр ихч хэлнэ, тэд нар дагаж хэлнэ. 2 удаа тэр номлолыг давтна гэж боддоо. Тэгээд дараа нь маш хүчтэй ийм одоо маршаар хамтдаа яг л нөгөө нэг морин тэрэг дөр давхиж байгаа юм шиг одоо тийм морт цэргүүд давхиж байгаа юм шиг залбирал хийдэг байхгүй. Тэгээ урд ингээд зөөлн нөгөө гудас твсцэн ингээд сууж номл сонсоод бүгд урагшаа суугаад залбирдаг. Тэгээд залбираад ингээд сууж хахад биенийхээ төлөө очиж залбирч өгнө. Сүнслэг удирдагч нар юм залбирлын хүмүүсээ залбирхтаа нуруунд дээр зөгтөг. Тогшоод тэгээд биднийг залбирсан чинь нуруунд дээр аймаар цогоод хорсоод бүр бүгд хаталцсан яад энэ юу болоод энэ хаа хүрээд ирвэ манай дараа пастор орой гэртээ ороод инээлтэд юу болоо өнөөдөр ямар аймар цохоо би бүр нуруу хуурчуу гэж бодлаа гэж зарим нь тэгээд дараа маргааш нь тэр ихч болсон гайхсан уу гайхлаа гэсэн чинь гөвж байгаа байхгүй юу ягаад гэвэл яг л тоосоо гөвж байгаа юм шиг бид нар гөвөхгүй бол христчэн хүмүүс бид нар мэдлэггүйгээсээ болоод чөтгөр дээрлэхүүлдэг бидэрт ингээд асаад зүүгдээд наалдаад тэгээ биднийг тамиргүй болгодог. Ятарсан, хүчгүй, унтмаар, гунигта, уурта, гутранхта, гар хөл хөшөөл, нуруу өвдөл, би даагдахгүй, залбирах га тэгэхээр өвшээгээл, Библи уншихаар нойр хүрээл. Энэ нь бид нар тэр бүх одоо зүйлүүд бидэрт асчихсан байгаас болж байгаа. Тэгээ тэд нар өөрсдөө цогц залбирт юм байл ингээд зохиол.
ингээл зохиолын тэнх юм аа ингээд зохиол тэгэл энэ гар нь хөдлөл ингэж залбирдаг юм байлаа айгүй өрмөц. Тэгээд тэд нар хэдий тийм өөрөөс байгаа ч гэсэн яг үнэндээ маш сүнслэг байсан. Маш гайхалтай ийм одоо гэрэлтэй хүмүүс байсан. Тэгээд тэр 114 удаа хийж байгаа семинар бид нар 114-т суулсан. Цуглааны үйлчлэлийн баг, цуглааны библийг сурвалт өгсөн ахлагч туслах асрууд нь 114-нд суусан. Нэгч таслаагүй бүгд суудаг. Тэгээд тэд нар бүгдээрээ тийм одоо яг энэ бол зөвхөн сургалт биш, энэ бол үг, цэвэр үгийн сүнслэг дасгалжуулалт юм аа гэж хэлсэн байгаа. Амен. Бид нар яагаад бидэрт энийг яагаад надад те энийг өгсөн? Яагаад гэвэл энийг бид нар хийх л ёстой гэсэн үг. Бурхан бидний сүнслэг тулаанд бэлтэж байгаа. Илүү дайчин болгохын тулд аргуудыг зааж өгч байгаа. Ариун сүнсний эдгэрэл, хүч чадлын залбирал, дээр нэмээд энэ залбирлын үгийн сүнслэг сургалтууд бидрийг улам бүр хүчрхжүүлнэ гэдэгт итгэж байна. Амен уу? Амен уу? Та нар дуулууртай байлаар хамрагдвал та нар хүчтэй хүмүүс болно. Гол нь бид нар тэр өдөр ингээд зодуул цохиод залбируулад маргааш нь бүгдээрээ сэргсэн. Бид нар хэдий пасторууд ч гэсэн ядарсан байсан, гар нь өвдсөн, хөл нь өвдсөн, сэтгэлийн шаналлаа нөхөр нь насураад, нөхрийнхөө явуулж чадахгүй, уй гашуугаа тайлж чадахгүй, гонигта, чуулганы асуултаа, хавдрын айдастаа ийм байцгаасан. Гэтэ бид нар тэнд 5 хоногийн залбиралд суухад бүгд алга болсон. Бүгд үргэж, бүгд ууршиж, бүгд юу ч га сэтгэл зүрх бүрэн хөнгөрч, ариун сүнсээр бүрэн дүүрсэн. Тэгээ орой болгон зодоогүй л дээ, эхний орой л зодуулсан. Тэгээ дараа нь өөрсдөө залбирсан. Тийм одоо залбирлыг хийсэн байгаа. Тийм учраас бид нар тийм ээ эзэн дээр төвлөрдөг. Бид нар муу сүнсэнд мэхлэгдэхгүй байх хэрэгтэй. Ариун сүнс дотор ч байгаа учраас бузар сүнс дотор ч шүглэхгүй, харин нөлөөлнө. Чиний сул дорой байдлаар чи үүд нээвэл ирээд зүгтчдэг. Тэгээ энийг бид нар ингээд оюун санаа бодлороо хүлээж авбал зүүд эвгүүрхэн, сэтгэл санаа эвгүй болно, айцтай болно, тийм ээ? Сони юм, хий юм харагдана. Ийм одоо байдалд ордог байгаа. Манай бүр нэг пастор над нэг юм байна. Тэгээ бид гур хэлсэн. Юу байд юм бэ? Чамд ариун сүнс байгаа. Зүгээр л наалтдсан байгаа юм гөвөөсчих. Наатаа юм байна гэж бити хүлээж ав. Тэгээ тэр пастор сүулт нь шал өөр болоод нүүр нь цав цагаан болсон. Эхлээд юм хачин баргар байсан байхгүй. Нэг оройны залбирлын дараа бүр ингээд маргааш нь цав цагаан гэрэлтэй болцсон. Гэхдээ чи яагаад цаачваа гэхэд бүгдээрээ гайхаад бид нар бүгдээрээ их цагаан болсон. Би ч гэсэн цагаан болсон байгаа зү. Амен уу. Тийм учраас бид нар олон одоо үйлчлүүдийг хийж байна. Янз бүрийн библи судлууд, залбирал, сайн мэдээ тарах, хөдөө нутгийн илгээлт, эдүү, ÖBBL, Encounter, Assembly-г Барнаб дээр нь бид нар хончлол академийн гол тулгуур чуулгана гэж өөрсдөө бодож байгаа. Биднэрт алсын хараас Ихараа 4:18 байна. Бүгд хамтдаа уншия да 3 Тэр өдөр амийн ус Ерүслимаас урсан гарч хагасан дорны тэнгис рүү, нөгөө хагас нь өрний тэнгис рүү чиглэнэ. Энэ нь өвөл зунгүй урсах болно. Амийн булаг онгоос нь өвөл зун амьдралын ямар ч үед тийм ээ хайр ба ивэл ариун сүнс урсдаг, эдгэрэл чөлөөлөлт урсдаг чуулган байхыг бид нар хүсэж байгаа. Энэ бол та нарт өгсөн үг. Энэ булгийн ундрах таны сэтгэл, таны сүнслэг амьдрал. Ойлгосноо? Та ундрах байхгүй. Таны сэтгэл ариун сүнсээр нээлттэй дүүрэн байж ээж урсна. Тэгэхгүй бид нар нэгэн санаатай биш, би ганцаар гişнээ орилоод хүн болгоно өөр бодолд өөр тийшээ хардсан байвал тамир барагдана. Хеброны ерөөл биш. Хеброны ерөөл бүгд нэгэн санаагаар, бүгд сүнслэг ялалтаар сэтгэл нэгдэж бидний булаг бүгд онгоож урсаж явах хэрэгтэй. Тэгжээж их уст гол урсаж гарна. Амен уу? Амен уу? Тийм учраас бид нар энэ дээр маш одоо ойлгомжтой нэгдмэл байх нь чухал байгаамаа. Бүгдийг Бурхныг бүхий л зүрхээрээ дагаж зөвхөн эзэнт найдан байгаа бүхнээрээ дагна гэдэг нь ямар ч үе түүний үгийг санаж түүнийг ширтэн харах амьдралыг хэлж байгаа. Тийм учраас Йошуа 14:14 дээр хэлсэн тэр буюу Калеб Израилийн бурхан эснийг байгаа бүхнээрээ дагсан учраас Хеброн нь өнөө хүртэл Кнецхүн Ипуниху Калебийн өв болсон юм аа. Амен. Тийм учраас бид яг л ийм зүрх сэтгэлээр эзнийг дагаж улам бүр өндөйн босхийг хүсэж байна. Бид үүний тулд төвийн халаалтанд орж, цэвэр орхийн шугам холбогдож, барилгаа өргөтгөж, илүү олуулаа цуглах орон зайтай байхыг хүсэж байгаа. Бид нүүрсний утаанаас ангижирч, гадаа жорлонг арилгаж, орондон бид нар кофе шопыг байгуулж, тийм ээ, олон хүмүүс ирээ суух боломжтой орчныг бүрэлдүүлж, бидний орж гарах зам харгуу чөлөөлөгдөж, энэ газрын алдарт ариун чуулган болон оршин тогтнохыг бид хүсэж байгаа. Энэ бол Бурхны хүсэл юм аа. Үүний төлөө та
залбир. Та адилхан хүсэх ёстой. Ганцхан би хүсээд биш. Бид хамтдаа хүсчээж энэ боломжтой. Та хүсэж байгаа бол залбирах ёстой. Бас та барилгын амлалтын өргөлөө өргөх ёстой юм аа. Үүнийгээ битгий мартаараа. Амен уу? За Хеброн гэдэг үгийн хамгийн сүүлийн утга болвол амралт юм. Амен. Амралт. Хеброн гэдэг үгэнд амралт ба амар тайван гэдэг утга байдаг. Манай хамтын төв цуглаанд ирсэн хүмүүс эзний амар тайвныг олж, зүрх сэтгэлийн амралтыг олж авч байгаа нь баярлаад баршгүй, талархаад баршгүй ивэл юм аа. Бас хамтын төв чуулганы хүмүүс бид нар амьдрал минь олон асуудалтай хүнд хэцүү байсан ч бидний нүүр царай хөгжүүн, бидний зүрх сэтгэл баяр хөөр дүүрнэ байгаа нь эзний жинхэнэ амралт буюу Хеброны ёроол байгааг нь илрэл юм аа. Амен уу? Амен уу? Би танарт нэг зүйлийг хэлье. Ямар ч хэцүү юм байсан өнгөр нь нотдөг юм аа. Урс нь нотох, ус мэт өнгөр нь нотох бол. Амен уу? Тэгтэр орой би нохоогоо аваад юун дээр очив. Туул гол ирэг дээр очисон. Тэгээ голын усыг хараад тэгээ ус ингээл урсаал явж исэн. Тэгээ боцноо. Бүгд урс нь нотно. Миний сэтгэлд байгаа болгоом бүгд инхүү урс нь нотсон юм аа. Тийм учраас би үргэлж талархах болно. Үргэлж баяр хөөртэй байх болно. Тэгээд энийг хийдэг арга юу вэ? Талархлын өргөл өргөх. Эсний өдрийн өргөл, 11 өргөл, барилгын амлалтын өргөл, илгээлтийн өргөл, хүүхдийн цуглаан дээр нь талархал. Энийний алийг нь 7 хоног болгон өргөх ёстой вэ? Эсний өдөр талархал хоёрыг. Амен уу? Би бол тэгдэг. Эсний өдрийн өргөл өргөн, талархлын өргөл болж игэл 7 хоног болгон өргөнө. Тэгээд сардаа нэг удаа хүүхдийн цуглаан, илгээлтийн өргөл, мөн барилгын амлалтын өргөлөө өргөнө. Амен уу? Бид үргэлж эзэн талархлыг өргөл өргөхтэй тарьжээдэг. Тэндээс талархал ургана. Энэ эзний тушаал юм. Бид үргэлж баяртай байх ёстой. Амен. Бидний царай баргар, тийм ээ, нүүр унжгар, ам унжгар, царай одоо тэгээ гунигтай байх нь сатаны баяр хөөр, бурхны гуниг харуулсал. Амен уу? Тийм учраас бид нүүр царайгаа зүв авч явж, эзний баяр хөөргийг дотроосоо ориглуулж ямар ч хэцүү үе өнгөр нь одно гэдгээ битгий март. Сайндаа л өхнө үсттэй. Өхвөл яах юм? Тэнгэр диваажинд очно шүү дээ. Илүү амар тайван газар очно. Тийм болохоор үхлээс хэцүү юм гэж байхгүй учраас бид яах нь өнгөр нь одно гэдгийг дандаа санах хэрэгтэй юм аа. Амен уу? Амен уу? Амен уу? Халелуя. Амен. Тийм учраас бид баяр хөөртэй байя. Тэг Калеб тэр газарт амар тайвныг тогтоочдсон байгаа. Йошуа номны 14-10 дээр хэлсэн Арба нь Анакчуудын хамгийн агуу хүн байсан бөгөөд Хеброны урд нь Кирят Арба гэдэг байжээ. Ингээд нутаг даяар дайн дажнаас амс хийв. Калеб байлд нь эзэлж авсан. 3 хүүг нь хөөж үндсээр нь устгасан. Тэгээд амар тайван бий болсон байна. Хеброн гэдэг үгийн утга нь бол сүнслэг тулаан дундах жинхэнэ амар тайван гэсэн утгатай юм. Өнөөдөр Монгол газар, Монгол зүрхэнд энэ амар тайван хэрэгтэй байна. Та нар гадуур яваад уулзаад хар хүмүүстэй яар амар тайван цаашгүй хэрэгтэй байгаа. Амар тайвангүй, санаа зовнилтай, айс төгшөөртэй, тэрийгэ зарим нь нууж ийн, зарим нь ил гаргаж ийн, асуудалтай байна. Жинхэнэ амар тайвантай бид тэднийг холбох хэрэгтэй байна. Мөнгөтэй хүнч, мөнгөгүй хүнч, боловсралтай хүнч, боловсрдгүй хүнч, янз бүрийн хүмүүс бүгд нийгмийн худал хуурмаг дунд төөрч бодлон ядарсан. Үннийг эрийн хаан бидэрч зүрх сэтгэл нь сүнслэг амралтыг хайж байна. Тэр амралт чуулганд байдаг. Өөр хаанч байхгүй. Чуулган ганцаараа тэр амралтыг өгч чадна. Бид л тэр амралтыг өгч чаднаа. Амен уу? Тийм учраас бид нар тийм ээ энэ амралтыг өөрсдөө эдэлдэг, өрөөл бусдад урсгадаг байх ёстой бөгөөд үүнийг их нууцсан Христийн дотор би нүгэлт өгч бурханд амьдрах арга юм аа. Нүгэлт өгсөн байгаад бурханд амьд байх ёстой. Амен уу? Галаат номны 2-ын 19-21-д ингэж хэлсэн байна. Бүгд хамтдаа уншъя да. 3 Учир нь би бурхны хувьд амьд байхын тулд хуулиар хуйлд өгсөн. Би Христтэй хамт цовдлогдсон. Амьд байгаа нь би биш. Харин миний дотор амьдардаг Христ юм. Эдүгэ махбодтой миний амьдарч байгаа нь намайг хайрлаж, миний төлөө өөрийгөө өргөсөн бурхны хүүд итгэлээр амьдарч байгаа хэрэг юм. Би бурхны нэгүслийг хөнгөн үцэхгүй. Хэрв зөвхт адил нь хуулиар ирдэг юм бол Христ дэмий өгсөн ажээ. Жинхэнэ амралт
нэгүслэр ирдэг. Жинхэнэ амралтыг бид нар бий болгож чадахгүй. Өөрөөр хэлэх юм бол асуудал бэрхшээлийн дунд өөрийгөө шахаад амар тайван байх боломжгүй. Хэсэг хугацаанд байж болох ч дараа нь илүү том тесрэлт авчирна. Илүү том асуудал үүснэ. Тэгэхээр яах вэ? Тийм ээ? Асуудлын дунд, харанхуун дунд өөрийгөө нүгэлд өгсөн гэж тооц. Нүгэл ирэхэд өгцсөн гэдгээ тунхагл. Жишээлх юм бол ууралмаар юм гарлаа. Уур хилэн чам руу ирлээ. Нэг удаа уурлаа. Үргэлжлүүлэн хадгалахгүй. Үргэлжлүүлэн хадгалахгүй яах вэ? Өгцсөн гэдгээ хэлнэ. Юу гэж хэлэх вэ? Бурхан минь, би ууралж байна. Энэ бол би мөн. Гэхдээ энэ би загалмаад өгцсөн юм аа. Есүсийг хүлээж авахтаа л өгчихсэн юм аа. Энэ бол зүгээр өгсөн одоо нөгөө амьтны сэг гэсэн үг байхгүй юу? Өгсөн одоо амьтны сэгнээс айдаг штэ бид нар тийм ээ, өгцөн чон, өгцөн арслан байвал айгаад ойртохгүй үстэй. Тэр байтугай өгцөн малаас хүртэл бид нар эмээдэг үстэй. Тэрэн шиг өгцөн байгаа өөрөөсөө айх хэрэггүй, өгцөн. Харин одоо би Христтэй цуг, Христ надаар амьдарч байгаа. Тийм учраас яг одоо би Бурхны улсад байна. Амен. Гэдгийг хэлж, тэгж тооцож, өөртөө итгүүлж, амьдралаа тэгж тунхаглавал тийм л болдог гэсэн үг. Амен. Яг одоо бид нар бүгдээрээ Бурхны хаанчлалд байгаа. Яг одоо бидний дотор Христ биднээр амьдарч байгаа. Бид Христээр нэгэн бий болсон байгаа гэсэн үг юм аа. Ингэж амьдрах үед эсдийн нэгүслэр амар тайван бууж ирдэг. Түүнээс биш бид өөрөөсөө амар тайвныг гаргаж чадахгүй. Амен уу? Аргаас сурсан бистэй тийм ээ. Хеброны ёроолыг яаж өөрийн болгох вэ? Христэд нүгэлт өгсөн, Христэд амьд гэж бид нар тооцсон амьдрах үед Бурхан үнгүүгээр бурханлаг амар тайвныг өгдөг. Тэгээд яагаад ч юм уур хөрөхгүй. Яагаад ч юм гомдол төрөхгүй. Яагаад ч юм уучлаа л байна. Калеб шиг 45 жил хангалттай тисэж чадах чадвартай болно гэсэн үг. Энэ бол нэгүсэл буюу Бурхны бэлэг юм аа. Амен уу? Амен. Тийм учраас үнэхээр өнөөдөр Монгол чуулган тийм ээ, Монгол хүмүүс Христийн чуулганаас жинхэнэ амар тайвныг мэдэрч байгаа, анзаарч байгаа. Тэнд л ямар нэгэн байна гэдгийг анзаарч байгаа. Гүү ядаж Христийн чуулганд пастрын залбирал өөр гэдгийг хүмүүс мэддэг болсон байна. Энэ чуулганы үүрэг маш чухал бөгөөд эргэн тойронд чинь амар тайван хэрэгтэй хүн байвал та Бурхны нэгүслийг гуйгаад очоод дагуулж ирэх хэрэгтэй. Шантрахгүйгээр аврал дагуулах хэрэгтэй юм аа. Багтаалын баг гараад ирээрээ. Эцэст нь дүгнээд ярихад Хеброн гэдэг бол нэгдэл ба нөхөрлөл юм. Хеброн гэдэг бол сүнслэг ялалт юм. Хеброн гэдэг бол бүрэн зүрхний итгэлийн шагнал юм. Мөн Хеброн гэдэг нь жинхэнэ амралт болох Тэнгэр улсын ёроол юм аа. Үүнийг Калеб авсан бөгөөд өнөөдөр бидэнд итгэлээр дамжуулж байгаа. Өнөөдөр бид итгэлээр тэрхүү ёроолыг Калебийн адил өвлөн авч байгаамаа. Амен уу? Амен. 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 Халелуя. Калебийн ёроол минийх болсон. Амен. Эсний үг байгаа биелэх болно. Амен. Халелуя. Амен. Зоригтой. Амен уу? Амен. Эсний үгээс зур. Хеброны ёроол минийх болсон гэж тунхагл. Анакас бүүэ. Та нар тэднийг ялна. Учир нь эзэн хамт байгаа шүү дээ. Амен уу? Амен уу? За бүгд хамтдаа Магтаалын цаг, залбирлын цагийг гаргая. Эзэн дахин ирэх мөч хүртэл би энэ замаар явна.